Сургалтын агуулгыг Австрали, Монгол улсын засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Австрали Монголын Эрдэс баялагын салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо төрийн бүс байгуулга боловсруулав. Хүний эрх, гендрийн мэдрэмжтэй төсөвлөлт. 3 дугаар хэсэг. Эрдэс баялагын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд хүний эрх, гендрийн мэдрэмжтэй төсөвлөлт хэрхэн хийх вэ? Хамгийн чухал энэ асуултад одоо хариулт өгөх гэж байна. Зорилго, алсын хараа, боломжит төсөв, холбогдох ажилтан, албан хаагчдын чадвах зэргээс шалтгаалan байгууллагууд дараах арга хандлагаас өөрт тохирох нэгийг нь сонгон хэрэгжүүлэх боломжтой. Бид арга хандлага бүрийг тодорхой жишээнээр тулгуурлан тайлбарлана. Хүний эрх, гендрийн мэрэгжилтнүүд дараах 3 арга хандлагыг санал болгож байна. 1-р бодлого төлөвлөлт төсөвлөлтөнд гендрийн үзэл баримтлалыг цогцоор нэвтрүүлэх. Энэ нь хүний эрх, гендрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж буй хэрэг юм. Тухайлбал, байгууллагын алсын хараа эрхэм зорилгод гендрийн агуулга тусгахаас эхэлдэг. Стратегийн болон бизнесийн төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, нийгмийн хөтөлбөр, бусад бичиг баримтанд гендрийн холбогдолтой зорилт, үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлт оруулах, хэрэгжүүлэх, тайлагнах. Хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж хэвших. Үр дүнд нь үндэслэн төслийн дараагийн төсөвт өөрчлөлт хийх замаар хүний эрх, гендрийн өнцгөөс тасралтгүй сайжруулах боломж олгодог. Төсөвлөлт нь төлөвлөгөөнд тулгуурладаг. Тиймээс байгууллагын бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн мөчлөг, үйл явцад гендрийн эрхтгч байдлын үзэл баримтлалыг цогцоор нэвтрүүлэх хамгийн чухал. Гүйцэтгэхэд ихээхэн хүчин чармайлт шаарддаг хэдий ч хамгийн их үр дүнтэй бодит өөрчлөлт авчирдаг арга хандлага юм. Эрдэс баялагын салбарт бодлого төсөвлөлтөд хүний эрх, гендрийн үзэл баримтлалыг бүрэн хэмжээнд цогцоор нь нэвтрүүлсэн тохиолдол одоогоор байхгүй. Бизнес стратегийн хүрээнд уурхайн кемп буюу хуаранд хүний эрх, гендрийн мэдрэмжтэй төсөвлөлт хийсэн тэргуун туршлагаас хуваалцъя. Эмэгтэй удирдлагатай Монголын томоохон алт олборлагч ЗГ компани бизнесийн ёс зүй, ирээдүйг харсан шийдлэр хүний эрх, гендрийн мэдрэмжтэй төсөвлөлт уурхайн орчинд хэрэгжүүлэхээр бодлого төлөвлөгөөндөө тусгажээ. Эхний ээлжинд хуарангаар байрладаг ажилтнуудад ажиллаж амьдрах ая тухтай орчин нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарсан байна. Тухайлбал, эмэгтэй эрэгтэй ажилтнууд гэр бүлтэйгээ хамт амьдрах боломжтой байр, хүүхдийн тоглоомын талбай байгуулж, хүүхэд харах, хичээл давтах өрөө шинээр гаргажээ. Эрэгтэй эмэгтэй ажилтны ялгаатай хэрэгцээ шаардлагыг хангасан 5 тухтай ариун цэврийн болон хувцаслах өрөө байгуулах, хуарангийн гэрэлтүүлгийг сайжруулах зэргээр гендрийн мэдрэмжтэй материаллык орчин бий болгоход анхаарч, тодорхой хөрөнгө мөнгө төсөөлөн шийдвэрлэжээ. Төсөвлөлтөө тогтмол хянаж үнэлэн хуарангийн тогтчлолтоо тасралтгүй сайжруулсаар байна. Монгол улсын хэмжээнд хэрэгжиж буй гендрийн бодлогын онцлог нь гэр бүлийн хөгжил, бат бөх байдлыг дэмжихэд чиглэдэг. Тиймээс эрэгтэй эмэгтэй ажилтнуудын ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн материаллык орчин төлөвлөхдөө эдгээрийг харгалзан үзэж төсөвлөлт хийсэн нь ухаалаг шийдэл юм. Уурхайн талбай хуарангийн хэсэгт хүндээ чиглэсэн бодлого төлөвлөлт төсөвлөлт цогцоор нь хэрэгжүүлснээр эрэгтэй эмэгтэй ажилтны гэр бүлдээ цаг гаргах, ажил амьдралаа тэнцвэртэй хослуулах хэрэгцээ хангагдаж, жасааны ажлаас улбаатай сөрөг нөлөө болох сэтгэл готрол, бухимдлаас ангиж ирж, ажлын бүтээмж улмаар байгууллагын ашигт ажиллагаа нэмэгдэхэд эергээр нөлөөлжээ. 2-р тусгайлсан төсөвт хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх арга. Байгууллагын төвшөнд хамгийн өргөнөөр хэрэгжиж буй хялбар арга хандлага юм. Эрэгтэй эмэгтэй ажилтны санал хүсэлт, ахуйн болон стратегийн бодит хэрэгцээнд тулгуурлан төсөвт хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Энэ нь тодорхой хэрэгцээг хангах, эсвэл гендрийн асуудлыг шийдэхэд чиглэдэг тул төвчиж болох зардалд оруулж болохгүй. Жишээ дурдъя. Монголын уул уурхайн хэд хэдэн компани өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан жирэмсний болон амардсны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байгаа эмэгтэй ажилтнуудаа тодорхой хугацаанд цалин хөлс, бусад тэтгэмж олгож байгаа нь тусгайлсан арга хэмжээнд төсөв хуваарлж буй нэг хэлбэр юм. Мөн хүүхэд асарч, өсгөж, хүмүүжүүлэхэд аавын эрх үүрэг, оролцоог орхигдуулж болохгүй. Иймд хөдөлмөрийн тухай хуульд эцэгт шинээр төрсэн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доош өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олгор олгоно.
гэж тусгасан нь аавуудын бодит хэрэгцээг харгалзан үзэж аав байх эрхийг нь хүндлэн гэр бүл дэх аавуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд томоохон ахиц дэвшил авчирчээ. Гэвч хүний хөгжлийн үзүүлэлт сайтай өндөр хөгжилтэй орнуудад аавуудын хүүхдийн хүмүүжилд оруулж буй эерэг нөлөөг харгалзан үзэж эцэг болсны чөлөөг үүнээс хавьгүй урт хугацаанд олгодог жишг тогтоод удаж байна. Тухайлбал Швед улс эцэг болсны чөлөө олгох бодлого 1974 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Шинэ хүнээ үлгийдэж авсан эцэгт 2016 оноос хойш 3 сарын цалинтай чөлөө, цалингийнх нь 90% тэнцэх хэмжээний тэтгэмжтэйгээр олгож байна. Энэ тэтгэмжийг ээжид шилжүүлэхгүй зөвхөн аав нь авах боломжтой. Аваагүй тохиолдолд тухайн гэр бүл улсаас олгодог бусад тэтгэмжээ алдахад хүрдэг байна. Аавуудад өөр хүүхдээ харж асрах боломж олгох нь нийгэмд эмэгтэй ажиллах хүчний оролцоо өндөр байхад ч нөлөөлдөг. Тухайлбал 2016 оны байдлаар Швед улсын эмэгтэй ажиллах хүчний 80% нь идэвхтэй ажил хөдөлмөр эрхэлж байжээ. Швейцар улсын хувьд хүүхэд төрснөөс хойш 6 сарын дотор ашиглах боломжтой 2-7 хоногийн цалинтай чөлөөг 2021 оноос аавд нь олгож эхэлсэн. Энэ зохицуулалтанд 230 сая швейцар франк зарцуулах тооцоо гарсан ч нийгэмд үзүүлэх эерэг үр нөлөө нь үүнээс хавьгүй илүү болохыг судалгаагаар баталжээ. Норвеги улсад эцэг их болсны 49-7 хоногийн 100% цалинтай чөлөө олгодог. Мөн цалингийнхаа 80%-ийг авч 56-7 хоногийн чөлөөж авч болно. Цалинтай чөлөөний 15-7 хоногийг ээж, 15-7 хоногийг аав нь заавал авах ёстой. Үлдсэн хугацааны чөлөөг хосууд тохиролцсны үндсэн дээр аль нэг нь авдаг байна. Өөр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нь эрэгтэй эмэгтэй хүний аль альнийх нь эрх үүрэг. Гэтэл эрчүүдэд хүүхдээ харж асрах боломж үргэлж дутмаг байсан. Хүүхэд төрүүлэх нь эмэгтэйчүүдийн зам ёсны заяагдмал эрх мөн боловч өсгөх хариуцлагыг дан ганц ээжүүдэд үүрүүлэх нь учир дутагдaltaй. Тиймээс эцэг ихэд тэгш боломж олгох замаар нөхөн үрчхүйн эрх, эдийн засгийн эрх чөлөө, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Хүүхэдтэй болох өсгөх эрх нь хүний нөхөн үрчхүйн заяагдмал салшгүй эрх. Энэ нь эмэгтэй ажилтнуудын амжиргаа албан тушаал ахиж хөгжөхөд нөлөөлдөг шийтгэл болох ёсгүй. Мөн эрэгтэй ажилтан үр хүүхдээ өсгөх хүмүүжүүлэхэд гар бие оролцох эрхээ эдэлж хэрэгцээг хангахад ажил албан санаатай болон санамсаргүйгээр саад учруулдаг байж болохгүй. Монголын нэгэн томоохон төрийн өмчит хувьцаат компани нэвтрүүлсэн эрүүл уурхайчин хөтөлбөр нь тусгайлсан төсөвт хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн бас нэг сайн жишээ юм. Тухайн компани үнэт зүйлээ аюулгүй байдал, санаачлагч, бүтээлч, суралцагч, шудраг, үнэнч, хариуцлага, багийн ажиллагаа хамтын хүч гэж тодорхойлсон байна. Тиймээс энэ үнэт зүйлийнхээ хүрээнд эрүүл уурхайчин төсөвт хөтөлбөрийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүлжээ. Ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг онцлогоонд бүрэн хамруулж, эрэгтэй эмэгтэй ажилтны бие бялдрын онцлог, хооллолт, дадал зуршлыг судалж үзсний үндсэн дээр эрүүл мэндийн ялгаатай байдал, хэрэгцээ, шаардлагыг нь таньж мэдсэн байна. Ингээд өв тэгш бие бялдар, зохистой хооллолт, амьдралын зөв дадал зуршилтай эрүүл уурхайчин бий болгох ажлыг шат дараатай системтэйгээр хийж гүйцэтгэжээ. Нэн тэргуунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны тав тухтай байдлыг хангах, болзошгүй төр хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх зорилго тавьсан. Эрүүл уурхайчин төсөвт хөтөлбөрийг гендрийн мэдрэмжтэйгээр боловсруулж, батлан хэрэгжүүлж, хяналт шинжилгээ, үнэлгээний дагуу шат дараатай сайжруулалт хийжээ. Түүнчлэн монголчуудын амьдралын хэв маягаас үүдэлтэйгээр хамгийн ихээр тохиолдож буй халдварт бус өвчнөөс өөрсдөө урьдчилан сэргийлж болох тухай сэтгэл зүгээ өөрчлөх сургалтуудыг системтэйгээр тэгш оролцоог ханган зохион байгуулсан байна. Өнгөцгөн харахад дээр хөтөлбөрт баггүй зардал гарсан мэт боловч эрүүл мэндээс шалтгаалсан төр хөдөлмөрийн чадвар алдалт буураа зогсохгүй. Ажлын бүтээмж нэмэгдэж, эргээд байгууллагын ашигт ажиллагаа, бодит үр ашигт эергээр нөлөөлжээ. Эрүүл зөв дадал зуршил нэвтрүүлснээр эрэгтэй эмэгтэй ажилтнуудын сэтгэл санаа сайжирч, ажилдаа илүү идэвх зүтгэлтэй хандах болсноор хөдөлмөрийн бүтээмжиж нэмэгдсэн байна. Нөгөөтэйгүр өрх гэрийн эрүүл мэндийн зардал буурах, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү арилах, эмэгтэйчүүдийн хөлсгүй асарч халамжлах ажлын ачаалал буурах, эрүүл мэндийн даатгалын сангаас гарах эмнэлгийн үйлчлэгээний зардал багасах зэргээр байгууллага төдийгүй гэр бүл нийгэмд эерэг үр нөлөө үзүүлжээ. 3 дугаарт төсвийн гендрийн нөлөөллийг үнэлэх. Байгууллага бүр төсөв хэрэгжүүлэхээс өмнө
Эсвэл дараа нь гендрийн нөлөөллийн үнэлгээ хийж хэвших явдал юм. Өөрөөр хэлбэл орлого бүрдүүлэлт, зарлага нь эмэгтэй эрэгтэй хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг үнэлснээр шаардлагатай өөрчлөлтүүдийг цаг тухайд нь авч хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Ингэхдээ дараах алхмын хүрээнд гендрийн шинжилгээ хийж болно. Үүнд 1-р алхам гендрийн нөхцөл байдлын үнэлгээ хийх. 2-р алхам байгууллагын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, суурь мэдээллийг цуглуулах. 3-р алхам цуглуулсан мэдээллийг гендрийн өнцгөөс шинжлэх, тоймлох. 4-р алхам төсвийн хуваарлалт, зарцуулалтанд гендрийн шинжилгээ хийх. 5-р алхам хүний эрх, гендрийн эрхтгч байдлыг сайжруулах чиглэсэн санал зөвлөмж боловсруулах. Уул уурхайн компанийн төсөвт гендрийн нөлөөллийн үнэлгээ хийсэн туршлага манайд одоогоор байхгүй тул гадны улс орны үндэсний хэмжээний төсөвлөлтийг жишээ болгон танилцуулъя. Австрали улсад холбооны төсөв батлагдмагц төсвийн зарцуулалт зарлагын гендрийн нөлөөллийг үнэлж, аль гендрийн хүн амд зориулан хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөж буйг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарладаг тогтолцоо бүрджээ. Гендрийн мэдрэмжтэй төсөвлөлт нь төсвийн гендрийн аудит, эмэгтэйчүүдийн төсвийн тусгайлсан мэдээлэлд суурилдаг байна. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын иргэний нийгмийн байгууллагууд нь төсвийн төсөл болон засгийн газраас санхүүжүүлэн хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээний гендрийн мэдрэмж нөлөөллийг үр шим хүртэгчийн үүднээс үнэлж, олон нийтэд ил тод нээлттэй хэвлэн нийтэлдэг. Зөвхөн зохих хөрөнгө мөнгө төсөв хуваарлсан нөхцөлд бодиттой өөрчлөлт гарна гэж тэд үздэг байна. Альва төсөв хуваарлалтын гендрийн нөлөөллийг үнэлэн үзэхгүй бол уул уурхайн үр шимээс тэгш шударгаар хүртэх эрх зөрчигдөж, гендрийн тэгш бус байдлыг хөхүүлэн дэмжсээр байж болзошгүй юм. Нөлөөллийг үнэлэхийн тулд хүйсээр ангилсан тоо мэдээлэл цуглуулах, холбогдох төсөв хариуцсан ажилтны гендрийн дүн шинжилгээ хийх чадварыг сайжруулах хэрэгтэй болдог. Түүнчлэн нөөцийн болон манлайллын дэмжлэг үзүүлэхэд удирдлагын оролцоо нэн чухал. Аж ахуй нэгж байгууллагын орлого зарлагын гендрийн нөлөөллийг үнэлж хэвшснээр хүний эрх, гендрийн зөрүүтэй байдлыг тодорхойлж, дараагийн төсвийн мөчлөгт залруулах арга хэмжээ авах нөхцөл бүрдэнэ. Ямар ч төсөв, түүний бүрдүүлэлт, хуваарлалт гендрийн хувьд ялгаатай байдлаар нөлөөлдөг. Тиймээс хүний эрх зөрчигдөх, гендрийн тэгш бус байдлыг гааруулахгүй тулд төсөвлөлт хийхдээ олон талд оролцоог хангах хэрэгтэй. Ингэснээр төсвийн үр ашиг эргэх хариуцлагыг дээшлүүлнэ. Төсвийн нөлөөллийг бол үнэлж хэвших хэрэгтэй. За энд хүйсээр ангилсан мэдээллийг ашиглаад аль хүйсийн болон одоо эрэгтэй эмэгтэй өөр бусад хүйсийн хүмүүст төсөв маань хэр хүртэж байгаа. Тэгээд тухайн төсвийн үр өгөөжөөс үр шим хүртэгчдийн үүднээс тэр хүмүүс маань хэр авж байгаа гэдгийг үнэлж бас хэвших нь бас байгууллагад шаардлагатай. Тэгэхгүйгээр бол одоо тухайн ялгаатай хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах нөхцөл болж бүрдэхгүй. Засаглал хариуцлагатай байх зарчмууд нь бас биелэгдэж байгаа гэж үнэлэхэд хэцүү. Тийм учраас одоо ингээд төсөвлөлтөө гендрийн дүн шинжилгээ хийж, байгууллагатаа бас тодорхой гендрийн бодлого болон хүн дээлтэй байгууллага бий болох бодлогоодыг боловсруулан гаргаж, хамгийн гол нь түүнийг төсөв зохих төсвийн тавьж нөөцийн дэмжлэг үзүүлэх нь бол шаардлагатай. Тийм ч учраас геолог, уул уурхай газрын тос, хүнд үйлдвэрийн салбар, гендрийн талаар баримтлах бодлогын хүрээнд болохоор чинь альва шинээр хэрэгжиж буй төсөв арга хэмжээний 10%-аас доошгүй зардал нь бол энэ чиглэлийг дэмжихэд зарцуулагдсан байх ёстой гэсэн тэр зүйл заалт бол гарч ирсэн юм аа. Хүний эрх гендрийн мэдрэмжтэй төсөвлөлт хийхдээ байгууллага дараах зөвлөмжийг авч хэрэгжүүлэх болно. Үүнд байгууллагын онцлогт тохирох хүний эрх гендрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга барил сонгож хэрэгжүүлэх, холбогдох санхүүжилт, хуваарлалт хийх, хүний нөөцөө сургах, томилох. Санхүүгийн шийдвэр гаргахдаа хүйсээр ангилсан мэдээлэл, хүний эрхийн магадлан шинжилгээ, гендрийн дүн шинжилгээнд тулгуурлах. Тухайлбал байгууллага дотооддоо хүйсээр ангилсан тоо баримт цуглуулж шинжилж хэвших, хүйсээр ангилсан мэдээлэл ашиглах нь эмэгтэй, эрэгтэй ажилтнуудын ялгаатай хэрэгцээ шаардлагад тулгуурлан зохих бодлого боловсруулах, төсвийн гендрийн нөлөөллийг шинжлэх боломж олгодог. Ажилтнуудтай холбоотой төлөвлөгөө гаргаж төсөвлөлт хийхдээ эмэгтэй, эрэгтэй ажилтнуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх,
тэгш оролцоог хангах, төсөв нь угаас мэрэгжлийн мэдлэг шаардсан сэдэв. Хүний эрх гендрийн асуудалтай уялдаад эхлэхээр энгийн хүн ойлгож тогтооход амаргүй, уйдгартай, дээрээс нь төөрөгдөлд оруулдаг. Энэ сэдвийн талаар нарийн ойлгож мэдэх судлах сэтэл ажилтнуудад тэр бүр түрэхгүй байх. Гэтэл ажилтнуудын мэдлэггүй буруу ташаа ойлголттой эмзэг байдлыг ажил олгогч байгууллагын удирдлага өөрт ашигтайгаар эргүүлэх хохироох магадлал өндөр. Ажил олгогчдод ингэж болохгүй гэж ажилтнуудын өмнөөс хэлэх хүн бараг олдохгүй. Ажилтан өөрт нь тулгарсан асуудлыг хуульд заасны дагуу хүний эрх гендрийн үзэл баримтлалд тулгуурлан шийдвэрлэе гэж удирдлага эсвэл ажил олгогчид сохроор найдах нь өрөөсгөл гэнэ хэрэг. Тиймээс ажилтнууд хүний эрх гендрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн талаар наад захын мэдлэг ойлголттой байх нь зөв. Түүнчлэн өмнөх хичээлүүдээр бид дурдсанчлан хүн альва асуудлын талаар маш өнгөцгөн мэдлэгтэй байдаг. Тиймээс ажилтнууд хамтдаа суралцаж мэдлэгээ хуваалцан багаар ажилласнаар төсөвлөлтийг бодиттой ойлгож мэддэг болно. Тэгсэн цагт хүний эрх гендрийн мэдрэмжтэй төсөвлөлт нь байгууллагуудын хувьд энгийн жишг болж хувирна. Өөрөөр хэлбэл ярвигтайч гэсэн энэ сэдвийг ажилтнуудад заавал зааж ойлгуулах хэрэгтэй юм. Төсөвт нарийн хяналт шинжилгээ үнэлгээ хийх замаар үр дүнг тоо баримтаар гаргаж тайлагнахад анхаарах. Үнэлгээ хийх явцад илрүүлсэн гендрийн зөрүүтэй байдал, засаж сайжруулах шаардлагатай асуудлыг тодорхойлж дараа жилийн төлөвлөгөө санхүүжилтэнд нэмэлт өөрчлөлт оруулах. Тухайн байгууллага хүний эрх гендрийн үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаа нь Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжинд нийцүүлэн байгууллагын соёл бодлого төлөвлөгөөндөө тусгасны дагуу хүний эрх гендрийн мэдрэмжтэй төсөвлөлт хийснээр бүрэн дүүрэн нотлогдно. Хөрөнгө санхүүг хүний эрх гендрийн мэдрэмжтэйгээр хуваарлах нь шударга зарчим, тэгш боломжийг хөхүүлэн дэмжсэн алхам юм. Тиймээс аж ахуй нэгж байгууллагаас эхлээд улс оронч хүн төвтэй төсөвлөлт хийгээд анхаарч үр дүнг нь бодитоор үнэлж байна. Дараагийн сургалтаар уулзъя. Баяртай. Сургалтын агуулгыг Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллага боловсруулав.